Муу юм шүү. Сүүлийн үед амттай өөлөөгөө хийгээд нэлээд жинвсэн байна шүү. Тэгэд өнөөдөр нэг хөнхөн хоолмаар санагдаад Бээжингийн нарийн гудамжинд байж байгаа нэг цагаан хоолны газрыг зорж ирлээ. Саяа янг. Ишанроус. Энэ чинь бүгд махтай хоол биш юм уу? Би бороо сонсчихоо. 这不是素菜馆吗？是的，这些都是素菜做的。 Махгүй хоол гинэ. Хөөе нэстэ яг хондой махан хуурах шиг л байна ш. Гэтэ өнгө нь арай жоохон шаргал байна уу? Амталж үзье. Яг хондой махны амт байна. Шаржигнууд мөртөө зөөлөн. Амтлагч нь болохоор нөгөө яншуу болоод одоо зуран гэдэг нэг шорлогоны амтлагч байдаг ш. Яг тэргээр амталцсан болохоор яг шорлого амтлагтаж байна л да. Зайдлахад мах мөртлөө. Хэний хардаа. Яг л наашаа цаашаагаа үздэй. Амсаж үзье. Өндөр нь ч гэсэн яг наашин цаашааны өндөр байна. Амтны ямар байх вэ? Яг наашин цаашааны амт хэвээр. За энэ цагаан хоолны өнгө, үнэр амт нь бол махан хоолтой ямар ч ялгаагүй. Тэгэхээр цагаан хоолыг яаж хийхээр ингэж махан хоолтой яг адил болгож байна вэ? Би нэг гал тохоор нь ороод үзэх үү? 其实原料很简单的，你猜猜看。 但是就是直接猜有点难，能不能给我一点提示呢？这个没问题，我可以拿原料给你摸一下。 За одоо нөө хондой махан хуургийн орцыг таах гэж байна. Юу вэ? Нэг нэлцээсэн бас хүйтэн тэгээд бас үстэй юм шиг. Муу юм шүү. 是蘑菇吗？给你看看。哦，是这个蘑菇呀。Энэ нөгөө нэг үстэй мөг одоо яг яаж нэрлэдэг бол хятадаар бол нөгөө нэг сарвагчны толгой мөг гэдэг л дээ. Хонной махан хуургийг энэ мөгөөр хийсэн байх шүү дээ. дуфу юм байна шүү дээ. Яг хөлдөөсөн дуфу. 冻豆腐。确定，拿给看看。恭喜你了，答错了。 不是豆腐呀. 这是面筋. Буруу таачлаа. Энэ чинь нөгөө юу юм бэ штэ? Нөгөө горилны цавуулга уурга гэдэг баха. Горилны цавуулга уурга юм байна. Дүүпү биш юм байна. Сармагчны толгой мөөгийг жижиглэж хэрчин яг малын мах шиг харагдуулахын тулд гадуур нь гурилаар бүрээд түүнийг тосонд шарна. Гурилын цавуулга уургаар мах орлуулагч янз бүрийн хоол хийж болно. Нарийн ширхэгтэй хэрчиж, наашаа цаашаа мөн өргөн ширхэгтэй хэрчиж халуун чинжүүтэй өвхрийн махан хуурга хийх боломжтой. Сони хачин хоол хаагур байна. Навчаатай хамтаагаарай.